Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр дээд нацагт орчийн Ламбгай нулимс өгүүлбэрийг мэдэрч уншиж ойлгох болно. Зохиолоо сурах бичгийн 44-р хуудас болон доорх линкээр сонсож болно. Өнөөдрийн хичээлээр зохиолыг мэдэрч уншиж ойлгоно. Өнөөдрийн хичээлийн хүрээнд өгүүлбэрийг мэдэрч уншиж ойлгох, сонсох, утгыг мэдэхгүй үг хэллэгийг хам орчноос нь таамаглан тайлбарлах, зохиолыг уншиж ойлгосноо баттгах гэсэн алхмуудыг хэрэгжүүлэх болно. Орчлон ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, Винян ёсыг сахисан гэвш лодон улаан шарыг тунуулсаар гандангийн наад хөр рүү бууж ирмэгц уран тачаангуйн хурц элдийг боловсруулж дуучин эрдмийг судалсан авилгач хүүхэн үе байх ва хэмээх цэрэн лам цагаан харыг гэлбэлзүүлсаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. И баахвагийн хар тамхи тасарсан учраас нэг алтан бүлцгийг бариулж хэдэн янчаан олж хэрэглэхийг зорж явсан нь санамсаргүй. Гэвч лодон тохиолдохыг үзвэл тэр үнэхээр нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг хэдийний ажиглан таниад цахилгаан мэт хурдныг аргыг игшин зурулж ламын дэргэд зогсож зовлонтой бөгөөд бахарцсан царай гарган Ламбгай өршөө манай хөгшин их өвдөөд өвхийг хүлээж байна. Хичээж манад морилж ном айлтаж хайрламуу гэсэнд лам зүүн хүрээнд очиж хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсгүй гэсэн боловч и байхва сандарсан байдлыг гаргаж дахин давтаж зовлон төгсийг тоочин элтвлэн гуйхад аргагүй болж бас бахарцсан байдлыг үзвэл барьцыг хэхэн өгөхүйц гэж санаж ном уншихаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны 5 гудамжны шавар үлэмж шээс баасны үнэр ханхалах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаараа. Гэвч лодон орхимжоороо хамраа бүглэн хүүхний хойноос намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шоруу гам агаар тамтагдаж зүйлсэн өснөөс салхинд хийсэн дээл хувцсан наалтна. Хоёр нурсан шавар байшингийн нарийнхан завсраар өнгөрч баруун талдан зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад цай авчрыг хэмээн гарч одохын завсар лам ажиглавал байшингийн өмнө нэтгээдэд нэг том ор буй. Хөнжил дэвсгэрийг цэмцээд хураан засаж эрээн давуугаар гучжээ. Хойд этгээдэд нэг баг дөрвөлжин ширээг цагаан давуугаар бүтээж дээр нь нэг том цаг ба хэдэн зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар гэвч лодон өндийвэл толгойд нь бараг тулна. Нэг баг цонхыг 2 давхар муутуугаар битүүлэн нааж улаан цаасаар угалцсан чимгэлжээ. Байшингийн дотор өдөр байтлаа бүрий барин байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяг цай өгсний дараа ачид лам минь авралдаа толдож миний эхийг идгээ. Лам хүүхний зүг ажиглал гадна нарны гэрэл түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байсан нь харин энэхүү байшингийн дотор орж ирээд хоёр хацар нь улаанаар гэрэлтэж өглөө бүрий залбирдаг цагаан дархийн хүргийн адил үзэгсэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан бурбараар үсэх бөгөөд их хил ээлдэг замтайгаар за бүсгүй ижий чинь хаана байна уу гэж асуувал хүүхэн энэ завсар ихээ нэгэнт хуурмагаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул энд байгаа гэж ламыг дагуулan нөгөө тасалгаанд оруулсан бөгөөд нэгэн настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байв. Хоймор нь нэгэн бяцхан гөнгөрваатай бурхан
ихэс шороо тоосод дарагдсан үзэгдэнэ. Өмнө нь хятад янзаар 2 улаан лаг хатхан тавьжээ. Түүнээс лам ном уншиж залбирал даатгал хийснийг өгүүлэх юм. Ном уншиж сая барвал нэгэн тишүүнээрээ болжээ. Их нилээд сэргсэн байдалтай ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргаж хажуугаар нь үг хэлэх нь инээх ажлах нь их л багтай. 2 харнуудаа жүжиглүүлэн эргэлдүүлэх бүртэл одонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон алтна. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул ламбай орой болсон тул миний гэрт хоол зооглоод морилно гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядсан. Хоёрдугаарт ном уншсныхоо хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншилтуулаа зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров. Хүүхэн тогоочоод удан хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна энэ үед хүүхний өдөх улам илүү болж шадаглах нь нэн ойр тулв. Иймтийн ярилцаар ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж нэг үдшийн зур дуун хорийн аймаг дахь 4 хантай гэр ба хэдэн гүнгэрвата бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн өнөө нэгэнт орой болсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх унлаггүйгээс гадна бас гадаа бороо орж байх тул энэ шөнө энд морилж хоноод маргааш хариул сайн буй гэсэнд лам хойш нэгэнтэй бодсон боловч үнэхээр орой болж бороо орж байгаа ба мөнч энд баахан зугаатай болох тул энэ шөнө дороо хонохыг нэгэн шийдэв. Хүүхэн баясаж тэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээжийн хэрэг хүүхэн хаяа зөөлөн ханина. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсвч угаас ихнэр хүүхэнтэй төдийл холилдсангүй тул баахан хаширна. Лам тисэж ядахтаа шээн гэж шалтгаалan босож эргэж ирэхдээ хүүхний үрт орё гэж сэтгэж гадаагарч одов. Удалгүй эргэж ирээд гадна чагнуул чив чимээгүй. Хаалгыг татвал бяцхан байзнараа гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг үлдсэн ядан долоовор хуруугаа норгож байшингийн цаасан цонхыг цоолоод мөнхүү бяцхан нүхээр ажиглуул. Хүүхэн хүнжил дээрээ дотуур хувцас тайлж байх нь дэнгийн гэрэлт үнэхээр үзэсгэлэнтэй үзэгдэж сэтгэлийг хөдлөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийнэ ертөнцид шилжиж винэн ёс нэгэнт баруун зүуд одоод тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэл тааламжтайг тооцвол барахгүй. Даруй хайрсан боловч үдэс санагдан эргэж ирсээр нэгэнт хидэн сар болж баруун дам нуурчны ба гандангийн дэмж хоёрын хооронд нэг нарийнхан шин зам нэгдэв. Түүнээс байхва лодонд үнэхээр дурласан босдвол энэ завсар баян гівшийн буянгаар дэмийл тарвалдсан боловч бас ханахгүй. Гэвч лодон ертөнцийн цаламд өрхлөгдөж хүүхэнд автагдаад юу гэвч гажихгүй болсон. Явн явсаар лам гандан дах хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж байхваад гоо сайхан элбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран амьдрах суух болов. Нэг өдөр гэвч лодон гэртээ ирээд байшингийн хаалга татвал дотроос нь төгчжээ. Цонхны булангийн завсраар нуун үзвэл байхва нэг залуу хар хүнтэй тэврэлтэн суув. Байхвагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мөн буй гэж лам нэгэнд таниад уур нь бадарч жанчилцгой хэмээн хаалгыг хэмх цохин орж хэрүүл шууган гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн чимээх зов байдалгүй харин далд хүчрийг хилж хараан загнаж хөөн гаргасанд лам заалтыг гэвч хургын ёсоо явцсан тул аргагүй гунихран байшингийн босхыг нь тэрч хүү минь би чамд хайртай. Одоо би хаана очих вэ? Өөр хүнтэй хандлах хамаагүй. Гагцгүй намайг бүр хэмээн
хоёр нүднээс ертөнцийн хар нулимсыг бороонд дулсал адил асгаруулна. За хүүхдүүдээ зохиолоо сонсоход танил бус ямар үг хэллэг байсан бэ? Бүгдээрээ дэвтэртээ жагсаан бичээрэй. За зохиолд хоосон, виньян ёс, гивш, баруун дамнуурчны гудамж, муутуу, барьц өргөл, гүнгэрва гэсэн үгнүүдийг та бүхэн маань бичсэн байж болно. Хоосон гэсэн үг нь ертөнцийн юм бүгд хоосон чанартай гэсэн Бурхны үндсэн номлол. Виньян ёс гэдэг нь лам хуургуудын дагаж явах сахил сангаар сахилга ёс журмын номлол. Гивш гэдэг маань буддийн шашны 5 ухаанаар мэргэжсэн хүн. Баруун дамнуурчны гудамж гэдэг нь хүрээний хятад хорооллыг хэлнэ. Муутуу гэдэг нь цонхонд хэрэгэлдэг олсоор хийсэн цаасыг хэлнэ. Барьц арга засал хийж аврал айлтгсан ламд сүсгтэн олноос өргөх өргөлийг хэлнэ. Гүнгэрва гэдэг нь Бурхны хөрөг шүтээнийг агуулгах хорог юм. Энэхүү өгүүлэлт ямар дүр гарч ийн хүүхдүүдээ? Өгүүлэлт лодон гивш, цэрэн лам буюу и байх ба гэсэн хоёр гол дүр гарах бөгөөд цэрэн ламын ээж залуу гэсэн хоёр туслах дүр гарч байгаа. Зохиолыг уншаад дөрүүдийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлийг нь ажиглаарай хүүхдүүдээ. Ламбугайн талаар төрсөн анхны сэтгэгдлээ нэг өгүүлбэрээр илэрхийлэн бичцгээгээрэй. За хүүхдүүд та нар маань зөөлөн, дүлгөө, гэгээрсэн номхон, сахил сангаараа сайн сахидаг эрдэм номтой гэх мэтлэнгээр ламыг илэрхийлж өөрийн сэтгэгдлээ тус бүрдээ бичсэн байхаа гэж багш нь бодож байна. Хүүхдүүд та нар маань зөөлөн, өрөвч, сахил сангаараа сахидаг эрдэм номтой хорвоогийн юмс хоосон гэдэгт итгэдэг гэх мэтчлэн үгийг ашиглан өөрийн сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн бичсэн байхаа. Зохиолч лодон гившийн талаарх хүүхний бодлыг хэрхэн үзүүлсэн бэ? Хүүхэн үнэхээр нэг номхон хувраг, зөөлөн, сэтгэлтэй, чанар хөнгөн гэж бодсон. Үүгээр дамжуулаад уншигчид цэрэн лам хүүхнийг өөртөө ашигтай хүнийг амархан таньдаг, ашигч, шуналтай, харин лодон гившийг номхон дүлгөө, хар буруу санаагүй гэдгийг ойлгосон. Цэрэн лам хүүхнийг дүрслэхдээ зохиолчийн сонгосон үгсийн уншигчид хүрэх нөлөөг тайлбарлая хүүхдүүдээ. Зохиолч цэрэн лам бүсгүйг уран тачаангүй хурц элдийг боловсруулахын эрдмийг судалсан гэж бичсэн нь түүний бусдыг уригдах аргад мэргэсэн гэдгийг харуулж байна. И байх ба буюу түүний хятад нэр нь тэр үеийн явдалтай хөнгөн хүүхнүүд хятад нэр авдаг байсныг харуулж байна. Мөн хар цагааныг гэлбэлзүүлсаар гэсэн үгийг сонгож түүний хувцаслалтыг харуулсан. Мөн баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь гэж түүний амьдрах орчныг нь харуулсан байна.
Лодон гившийн үнэт зүйлс амьдралын зорилго нь юу байсан бэ хүүхдүүд ээ? Энэ нь Цэрэнлам хүүхний үнэт зүйл амьдралын зорилготой хэрхэн эсрэгцэж байна вэ? Та нар юу гэж бодож байна хүүхдүүд ээ? Лодон гившийн амьдралын зорилго үнэт зүйл бол шашин, эрдэм номд шамддаг, түүнд итгэх итгэлтэй, шуналгүй, ертөнцийн бүх юмс хоосон гэдэгт итгэдэг байсан. Тэгвэл Цэрэнлам хүүхний амьдралын зорилго болон үнэт зүйл нь амар хэлбэр аргаар мөнгө олж амьдрах. Мөн эд агуурс хөрөнгө мөнгөнд ихээхэн дуртай нэгэн гэдгийг илэрхийлсэн. Ингэснээр зохиолын эхэнд энэ хоёр хүн маань эрс тэрс дотоод чанараараа өөр хүмүүс гэдэг нь харагдаж байна. Мөн хоёр дүрийн маань амьдрах орчин буюу лодон гившийн амьдрах гандан, хийд, харин Цэрэнлам хүүхний амьдрах баруун дамнуурчны шавартай гудамж гэсэн амьдрах орчноор нь бас хоёр дүрийг эсрэгцүүлж гаргажээ. Зохиолч энэ хоёр дүрийг эсрэгцүүлэхдээ өнгөний бэлэгдлийг бас ашигласан байна. Үүнийг зохиолоос илэрхийлэн улаан шарыг тунуулсаар. Улаан шар орхимж нь буддын шашны ёсны номд хувцас төдийгүй лодонгийн тайван амгалан дүр төрх сэтгэлийн амгаланг бас нэгэн зэрэг харуулж байна. Харин нэг цагаан харыг гялбалзуулсаар гэсэн үгийг сонгон бичсэн нь хар цагаан өнгө нь ертөнцийн сайн мууг бэлэгдэх бөгөөд энэ нь Цэрэнлам хүүхний сайхан цагаан царайны ард нуугдан буй хар санаа, хорон үйлдэлийг нь илэрхийлж байгаа мэт юм а. Мөн гялбалзуулсаар, тунуулсаар гэсэн хоёр үйл үгийг сонгосон нь лодон гившийг тунуулсаар гэж бичсэн нь тайван амгалан хөдөлгөөн буюу түүний хувиршгүй дотоод сэтгэлийг нь харуулсан байж болох. Харин гялбалзуулсаар гэсэн үгээр Цэрэнламыг илэрхийлэн бичсэн нь түүний хувирамтгай, түргэн ааштай, түргэн альва зүйлийг муу муухай зүйлийг түргэн бодож сэтгэдэг гэдгийг харуулсан мэт. Хүүхдүүдээ өөрийнхөө амьдралын үнэт зүйлийг алдах, амьдралын зорилгоо алдах нь ер нь ямар хор уршигтай юм бэ? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл зохиолд лодон гившийн амьдралаар амьдралын үнэт зүйлээ алдсан нь ямар хор уршигтай байдгийг харуулсан байна. Жишээ нь гившлам лодон шашин номд итгэх итгэлээ алдаж, номын мөрхөөх ариун зорилгоо умартан, Цэрэнлам хүүхний өрхөнд орж өөрийн үнэт зүйлээ алдан амьдрал нь доройтон, эцэст нь орхоронгүй, хандлах хань нөхөргүй, өрөвдөлтөө нэгэн болон хувирч байгааг харуулсан байна. Энэ хоёр дүр маань зохиолын эхэнд эсрэг тесрэг, эрс тес өөр дүрүүд байсан бол зохиолын төгсгөлдөв Цэрэнлам хүүхэн шунлын сэтгэл нь өдөгдөж, харин лодон ламын хуулийн сэтгэл өдөгдснөөр энэ хоёр дүр маань яваандаа ижилсэж гадаад биеийн ялгаа, дотоод сэтгэлийн чанар огтхон ч ялгарах юмгүй болж хүүхэн лам хоёр, хорвоо нэрван хоёрын хизээч нийлэх ёсгүй, хэдийд ч уулзах учиргүй сэтгэлийн дайн нь эхэлсэн байгаа юм. Хэрвээ лодон гившийн оронд байсан болов та нарт ямар мэдрэмж төрөх байсан бэ? Та нарт лав таагүй мэдрэмж төрөх байсан бахаа гэж бодож байна багш. Лодон гившийн дүр эмгэнэлт дүр юм уу? Эсвэл хошин дүр юм уу? Та нар юу гэж бодож байна вэ? Та нар лодон гившийг өрөвдөж байна уу? Эсвэл шоолж байна уу? Яагаад?
Багшийнхаа асуусан 3 асуултыг сайн бодоод гэртээ сурах хүчгээсээ зохиолоо дахин уншаад энэ 3 асуултанд хариулж өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичиж ирээрэй. Дэлхийн өргөсийг төвөвч барагдахгүй. Гагц өөрийн өмссөн гутлаа ширлээд явбал тэр бүгдийг түүсэн мэт болно. Түүн лүгэ адил ертөнцийн муу мухатай тэмцээд барахгүй. Гагц өөрийн сэтгэлийн доторх хүслийн өргөсийг түгээс болно гэсэн үгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөё. Анхааран үзсэн та бүхэндээ баярлалаа. Сурах их үйлсэд чинь хязгаар гэж бүү байг, сэтгэх их үйлсэд чинь саад гэж бүү байг.